Тэгээд манайхан одоо монголоор сурна гэсэн нэг бүлэг болцод бол одоо нэг бүлэг гэсэнгүй манай их одоо мөдлөгтөн өрдөмтөн гэж нэг насаараа монгол хэлний ажил хийчихөө чингээд хүүхдэн бүр хятаар үжилдэг ийм нэг эргүүжилтэн юу ч хэлхий үжил санаа нь тодгүй юм үжил бодлон жоохон одоо солгоож гэж хэлэх юм уу ийм нэг бүлэг бол байдаг. Өнийн дагаад одоо манайхан одоо малчин тараачингаас бас хүүхдэн хятаар үжилэх ийм нэг одоо муухай урсгал гарч байгаа. Би боддог юм. Энэ чиний энэ хүн төрөхдөө нөө хүнээ биеийн төрч чадхаас биш. Хүүхдийн ухаан бодлын төрч чаддаг гэж манай өвгдөө өсөд ярьдаг. Гэтэл манайхтууд бол тийм а хүүхдэн болоод ирээдүйн бодж байна. Чэнтугийн бодж юм хэлдэг. Олон хин. Чэнтугийн бодж байна. Анкермал хятаар сургуулаад ямар сайтай одоо юм. Чи хүүхдийн биеийн төрж чи үжил санааг нь төрсөн үе. Чи тэрий хятаар үжүүлнэ. Тэгээд хятаар ороод яг хятаар үжил. Бүр лоо төрсөн шүү. Гэрт төрсөн үе. Манай монголчууд юу гэдэл жадлаа нэг хүүтэй болсараад луу төрсөн шүү. Нэг хүүхэнтэй болсараад гэрт төрж одоо төрч одоо дөр бол. Гэхдээ бас жаримтан бүү үлгэснээс бас бүү бодгосон нийдэг. Гэхдээ би нэг лайварчин төрч гэд бодож болно. Бодож болно шүү. Ихгүй шүү. Чи хятаар сургуулгаас ярим үед чиний хүүхд төрөв. Бургатай гэсэн. Англиар сурлахад лайварчин бол лайварчнаа. Зарим үед хятаар сурах хэрэггүй, монголоор бас сурах хэрэггүй мэтэр устан гэж байгаа орчин хөлөө ячаар сурах л бас нэг мэдгүй чиний хүүхд бас дэлхийнэ давчин дээр орчин хөлнөө өрдөмтөнгөд бас гар өргүүлчихсэн юм суужиг магадгүй. Чи энийг хэлэх нь аргагүй. Инкэр бол энэ хүн би одоо хавжааны үжилт ярьж байгаа. Хүнээ нэг хав боён гэдэг юм бол хинч хавргаад ирэхгүй. Өчиг хөхтөр боёны чи төрсөн бай. Хүүхдийн буйн төрснөөс биш шүү дээ. Чигкэр жаамар хүүхдийнх нь ирээдүйг бодж ин ямар юм бодж ин гот тэр бол одоо би бол шалтгаан. Ерхэд биш дээ монгол хэл сурахын сайнтай тал нь юу? Дэлхийд одоо 3000 төрлийн хэл байгаа. Энэ дотор монгол хэл болоод франц хэл үеийг сурахад хамгийн хүчтэй хоёр хэл. Энэ хоёрын хэлийг сурахад хамгийн хүчтэй. Энэ чи монгол манайд монголоор ярьж их болоо бас их л амраахан шиг бодно шүү дээ. Гэтэл чи тэр гадаад хүн сурж тэрнээ хөлн жинэ хавралт. Тэрнээ юу лүгэн хавралт. Тийм ялгаа. За тэр авьяагаар үчиж хэдэд төлөнд бол лаавэг яхуулдлаагүй. Манайх ч бүр бай. Бүрэн байж та авьяаны талаар. Тэгээ ингэдэг үед ийм хэлийг франц хэлэд монгол хэлээ нэг хэлэнд нь нэвтрэхэд сурсан болоод босод гадаад хэлийг сурахд бол гарын алга оруулах мөтгч. Ийм байж. Ихэнх манайхан хятаар сурсан хүүхдүүд мөн одоо барган чигчлэгт явахасаа хэлээд англи хэл сурнаа. Чигээд их сургуульд төгслөө 17 жил англи хэл сур. Чигээд нэг насаар 17 жил сураад 4 дахь тасмас өнгөрдөв шалгалт. Юу сурсан тэр? Гэтэл монгол хүүхдүүд өндөр тамтар сурсан готой их сургуульд орж ирээд 2 жил тэр 6 дугаар өнгөрөөд гарчих байна. Манай нэг ач хүүхэд өндөр тамтамс англи хэл сурсан чгүй ирсэн. Энэ одоо өөр Монголын их сургууль ирсэн. Тэгээ 2 жил сураад англи хэлийг 6 дугаарыг өнгөрсөн. Хажид хүүхдэд 17 жил сураад өнгөрдөлсөн юм байхгүй. 4 дугаараас өнгөрдөлгүй байна. Энэ 6 дугаар. Одоо бол тэр цадлах сурах шалгаж ороод 8 дугаараас өнгөрсөн. Хөтгөн жилтэр 3 жилтэр. Ихэм шидэ. Энэ монгол хэл гэдэг их хүчтэй хэл юм болохоор энэ хэлнээ жиг юм өгснө. Энэ авьяагийн бүрэн мөдөд ирсээр энэ ч бол одоо манай монголчуудын дагуулга тал байхгүй. Өгшгөр бодлоо хэдэ 5 өгшиг, яхан 5 өгшиг, ман 6 өгшиг, манай 7 өгшиг. Яг одоо мэг нь оруул 10 өгшигтэй шүү. Ийм хэл дэлхийд өөр үгүй шүү. Ийм хөчөө хөлийг сурж гэртэн сурж байгаа сурч ийм сургаачгаад тэгээд энийг ашиглахгүй. Одоо дэлхийд дэлгэжилж шүү дээ. Нийгэмжилт дэлгэжилж. Энэ үед илүү нэг гадаад хэл, илүү нэг хэл мэдэн гэдэг чинь илүү нэг хөтлөө нөртэй гэсэн үг шүү дээ.
Гөртөн байж байгаа яг монгол хэлээр үндэсний хэлээр сураад өргөө дөөрөөс нь хэдэгтэл дөөрөөс нь англи хэл сураад дөөрөөс нь япон хэл сураад 4-5 төрлийг бол бүр сайхан бол. Инквид манай монголчууд гоё шүү дээ. За ганцхан хэдэгтэл сурна. За цааш нь пад. Хятад сурсан хүүхд англи хэлдээ бас үжир гарахгүй. Ийм байдал. Өөрийн хүүхдийг нь өөрийн нүдийн бүлтэж идэл бүр соглоод байж байгаа. Ингэчгээд бас одоо миний хүүхд одоо яг болсон аа. Чи хүүхдэн үгүй шаж их юм биш. Чи хүүхдийн чантай юу бач би ирээдүйн бажигаас ятаар үжиж байгаа хамт зүйл юу биш. Леверчин төр чин монголоор сурсан байна, хятадаар сурсан байна, англиар сурсан ч бас байглаа леверчин. Юугаар сурсан ч юм монголоор сурсан за шуурганг нь, мянган жогтх нь, за он маатарг нь өөр монголоор сурч бүр төрхний том өрдөнтүүд гарсан. Өөр монголтор хятадаар сурсан хөдөр өрдөнт гарсан. Би л ол сонссон. Төрхид нэртэй өрдөнт байна уу? Үгүй л дээ. Улсад өрдөнтөд 20,000 том гитар сурсан болоод. Улсад нэртэй өрдөнтнээс би ол сонсоо. Ийм хажуудалд нь ийм дуурал болоод ийм жишээ болж итэл бас манай хятад хятадаар сургав. Ямар тэнэг ажил хийж байгаа. Бүрийнхээ явж яг чи юу гэж ингэж алж байгаа. Энийг мэдрэх бай. Их хүнээс илүү ухаад. Цэцэр монголоор сургаад янгас. Монголоор сургаад. Хөөе монголоор сургаагаад илүү нэг хөөе үнсэг хөл өөрийнхөө тэр хөл соёлоороо очиж бусдын очиж ойлгох, ертөнцийн очиж үржих тэнтэр чи юм байх шүү. Ааны ачхан тэр жоохон ямар соёл авахлагч чи мөдөө. Ооны гэдсэн тэр жоохон ямар соёл авахлагч чи мөдөж аваа. Тэр зөвхөн шүд шилбийн асуудал гэдэсний асуудал биш ээ. Тэр өвөр гिचгний асуудал биш ээ. Тэр дотор нь том соёл хадгалагч байна. Тэр дотор Чингис хаан сууж байна. Өний мэдэж аа. Тийм гоор тэгэл манай хатад үйл их л юм хөгжсөний их л их тэр хийгээд дагж юм. Ирээдүйн дагж юм. Чи дагаад зүг гарах вэ? Дагаж итлээ хожирчхад өөрөө яаж орчихсан мэдэхгүй. Чихэр өөрийнхөө амьдрал сураа. Өөрийнхөө амьдрал сурч гаяа. Энэ бол хамгийн өрх юм аа.